За хамт өргөн мэдүүлсэн дагаж өөрчлөгдөх хуулийн төслүүдтэй холбоотой 3 асуулт байна. Нэгдүгээрт нь төсвийн доктортой байдлын тухай хуулийн 7-гийн 5 дугаар заалтаар дунд хугацааны төсвийн өрөөний мэдээлэл батлагдсанаас хойш 3 сараас доошгүй сарын хугацаанд тухайн жилийн төсвийн тодтголын төсөл өргөн мэдүүлэх баталгааг хориглохоор заасан байгаа. Тэгээд 7-гийн 6 дээр нь болохоор энэ заалтанд нь хамруулахгүй байх 2 зүйлийг заасан. Гамшигын аюулын хор уршиг, онцгой нөхцөл байдлын үр дагаврыг хайрлах гэсэн. Энэ дээр нэмж засгийн газрын бүтэц бүрэлд түүнд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор төсвийн тодтгол баталгаад энэ 7-гийн 5 дугаар заалт хамрахгүй байхаар хуулийн төсөл өргөн мэдүүлсэн байна. Энэтэй холбоотой нэг санал, нэг асуулт байна. Энэ заалт нь бол ерөнхийдөө их ерөнхий санагдчихаа. Сайд нарын эрхлэх асуудал өөрчлөгдөхөд засгийн газрын агентлаг, шинэ хороо байгуулагдах гэх мэт асуудал ярилцах үед олон нийтийн хилцүүлэг хийхгүйгээр төсвийн тодтгол хийж зарлыг нэмэгдүүлэх юм уу, бууруулах ийм боломж нэгдэж байгаа. Тэгэхээр энэ заалтыг гүйцэн боловсруулах чиглэл өгч энэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор гэсэн энэ ерөнхий заалтыг засгийн газар шинээр байгуулагдсантай холбоотойгоор гэж өөрчлөх гэсэн энэ санал оруулах боломжтой юу гэдэг нэг юм асуудал байна. Санал байна. Асуулт нь болохоор сангийн сайдаас төсвийн доктортой байдлын тухай хуулийн 7-гийн 5 дугаар заалтын талаар ер нь та юу гэж бодож байгаа? Энэ 3 сарын хугацааны дараа дотор өөрчлөлт оруулж болохгүй. Тэгэд энэ 7-гийн 5-тай холбоотой энэ заалтанд хамруулахгүй байхаар ойрын үед төлөвлөж байгаа заалтууд байна уугүй юу? Сая бид нар ажлын хэсэг дээр Булгантай сайдаар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг дээр энэ асуудлаар ярихад 34-ийн 2 асуудлаар бас ойрын үед энэ заалтанд хамруулахгүй байхаар төсөл бас яригдах шаардлага байна гэж ойлгосон. Энэ талаар сангийн сайдаас нэг тодруулга авъя. Хоёрдугаарт нь болохоор засгийн газрын дах хяналтын тухай хуулийн 1-р хэсэгт хууль тогтоомжийн гэснийг нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг шийдвэрийн гэж өөрчлөхөөр тусгасан байна. Тэгээ хуулийн төслийнх нь үзэл баримтлал дээр нь харахаар шадар сайдын буюу эдийн засгийн хөгжлийн сайдын асуудал хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих. Хоёрдугаарт нь хэрэг хэрэглэх газрын даргын асуудалд болохоор хууль тогтоомж засгийн газрын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих асуудал гэж тусгасан байгаа. Гэтэл засгийн газрын тухай хуулийн 33-ийн 1-р зүйлийн 12 засгийн газрын хэрэг хэрэглэх газар нь энэ хууль тогтоомж засгийн газрын шийдвэрийн биелэлтэнд тавих хяналт шалгалтыг зохион байгуулна гэсэн заалтыг 2024 оны 7 сарын 10-нд энэ заалтыг хүчингүй болгоцсон байгаа. Тэгэхээр энэ хууль тогтоомжийн хэрэгжилт засгийн газрын шийдвэрийн биелэлтэнд цааш аль субъект ямар зүйл заалтын дагуу хяналт тавих вэ гэдэг 2-р асуулт байна. За 3-р нь болохоор хууль тогтоомжийн тухай хуулийн 16-гийн 1-д хууль тогтоомжийн төслийг үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулна гэж заасан байгаа. Засгийн газрын тухай хуулийн 34-2 дээр 2-р заалтыг хүчингүй болгож байгаа талаар энэ үзэл баримтлал дээр ямар нэгэн асуудал дурдааг байгаа. Тэгэд яг энэ заалтыг нь аваад үзэхээр 34-2-ийн 1-д болохоор 3 яам байгаа. Хүн соёлтой аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд, захин хөгжил, инновац харилцаа холбооны сайд, эрчим хүчний сайд нар ажлын албатай байхаар ийм заалт хуулийн яг заалтыг харахаар 19-20-21 дээр ийм заалт байгаа. Тэгэхээр энэ сайдуудын ажлын алба нь татан буугдж гин гэсэн үг үү? Энэ эсвэл энэ За хариулт өгье. Төвшин гишүүнээ тэр хуулийн заалтууд яг ба ер нь бол төвшин сахилга батыг чиглэлсэн тэрийг илүү их чангатгсан үзэл баримтлал нь бол зөв юм уу санал нийлж байгаа. За яг ба цаг хугацааны хувьд за дээрээс нь манайх шиг уулуурхайн эдийн засгийн эдийг хамааралтай за тэр нь биднээс өөрөөсөө хамаарахгүй гадаад нөхцөл байдлаас их хамааралтай ийм савлгаатай эдийн засгтай улс орны хувьд бас нэлээд бид өөрсдийгөө маневр хийх төсөл тэнцлүүдээ сайжруулах ийм боломжуудыг бас хязгаарлалчаад байна гэдэг нь өнөөдөр амьдрал дээр харагдаж байна л да. За та энийг ийм юм анзаараа 7-гийн 5-ын эхлэхдээ дунд хугацааны төсвөрөөний мэдээлэлгээ шууд эхэлсэн байгаа юм. Аль оных вэ гэдгийг заагаагүй. Одоо жишээ нь бид нар энэ жил 2 төсвөрөөний мэдээлэл яриад байна шүү дээ. Одоо бидний ингээд тодтол хийж эхлэж байгаа ч юм бол 25 оны төсвөрөөний мэдээлэлээр эхэлнэ.
За гэтэл одоо ерөөсөө хэдхэн хоногийн өмнө сар өрхөө хугацааны өмнө бид нар 26 оныхоо төсвийн хүрээний мэдээллийг энэ жил баталчихсан. За одоо ингээд тодтол хийхээр чинь 25 оныхоо төсвийн хүрээний мэдээллийг өөрчилнө. Гэтэл төсвийн хүрээний мэдээлэл чи өөрөө дараагийнхаа 2 жилийн төсвийн төсөөллүүд нь байж идэг. За ингээд 25 оны төсвийн хүрээнд өөрчлөлт орохоор 26 27 оны төсөөллүүд нь өөрчлөгдөөд дахиад 26 оны буюу сая хэдхэн хоногийн өмнө баталсан төсвийн хүрээний мэдээлэл маань дахиад өөрчлөх шаардлага гараад ирж байгаа. За иймэрхүү өөрчлөлтүүдийг хийж иж тодтолоо хийхгүй бол бид нар нөгөө нэг 3 сар гэдэг хугацаагаараа дахиад 9 сарын 1-нд бид нар төсөө өргөн барьж чадахгүй болчихно. Одоо тодтол баталсан сууж дахиад 3 сар хүлээж иж одоо эх оныхоо төсвийг өргөн барих иймэрхүү хугацааны ийм хайж ороод ирж байгаа учраас одоо амьдрал баян шүү дээ. Одоо жишээ нь шинэ засгийн газар энэ удаа ингээд 6 сарын сүүлээр байгуулагдлаа. Эсвэл одоо засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох, бүрэлдэхүүнд өөрчлөлтөд оруулах асуудлууд бол хизээж тохиолдож болно. Хизээж тохиолдож болно. За гэх мэт ийм одоо хязгаарлалтууд байгаа учраас энийг бас зохицуултуудыг нь хийж өгөхгүй бол бас болохгүй байна. Ийм юм байна. За тэгээд эдгээр өөрчлөлтүүд нь хэрвээ орчих юм бол ойрын хугацаанд бол ямар нэг хугацааны хайж байхгүй ингээд зөрчилгүй явчих боломж байгаа. Тэрнээс биш дахин энийг одоо өөрчлөлт авах шаардлага би гарахгүй болов уу гэж ингэж харж байна. За 7-гийн 5 6 дээр мөн та инглээ засгийн газрын бүтц бүрэлдэхүүн гэдгийг шин засгийн газар гэдгээр солио гэж байна. Болохгүй юу гэд. Тэр энэ хоёр бол ер нь адилхан. Шин засгийн газар байгуулагдаад бүрэлдэхүүнд л өөрчлөлт орно, бүтцэд нь өөрчлөлт орж байгаа. А нөгөөх нь ч гэсэн бүтц гэж байгаа учраас нөгөө бүтц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тохиолдолд гэдэг нь өөрөө олон тохиолдлыг хамрах нөгөө арай илүү хүрээг хамрах учраас тэр заалтаар нь орж ирж байна гэсэн үг юм байна. За баярлалаа. Тэгээ эдийн засгийн хөгжлийн яамд хөгжлийн бодлогын бичиг баримтууд буюу алсын хараа 2050 Монгол улсын хөгжлийн үндсэн чиглэл 5 жилийн үндсэн чиглэл засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөр жилийн төлөвлөгөө төсөв зэрэг одоо бас бодлогын бичиг баримтуудыг яаж хэрэгжилтийг хангаж гин гэдэг тал дээр хяналтаа тавина. За засгийн газрын хэрэглэх газар бол хууль тогтоомж засгийн газрын гаргасан одоо шийдвэрүүдийн биелэлтэн дээр хяналт тавина. Үйл ажиллагааны хяналт гэсэн үг. Урд нь 24 оноос өмнө бол яг ийм чиг үүрэгтэй байсан. 24 он сая сонгуулийн дараа хяналт хэрэгжүүлэх ерөнхий газар байгуулагдаад үндсэндээ энэ хоёр чиг үүрэг хоёулаа хяналт хэрэгжүүлэх ерөнхий газар хэрэгжүүлдэг болсон. Үүнийг одоо өөрчлөөд үндсэндээ 24 оноос өмнөх одоо чиг үүргөөр чиглүүлж байгаа юм аа. Өөрөөр хэлэх юм бол эдийн засгийн хөгжлийн яам бодлогын бичиг баримтын хяналт тавина. Хэрэглэх газар бол үйл ажиллагааны хяналт тавих юм аа. Ийм ялгаатай болж байгаа. Саяын тэр хэрэглэх газрын хууль тогтоомжтой холбоотой засгийн газрын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихтай холбоотой зүйл заалт нь ерөөсөй байхгүй болчиход байна. Тэгэхээр яг хуу хэрэгжүүлнэ гэж ярьж байгаа боловч яг хуулийн хувьд энэ зүйл заалт нь байхгүй болчихж байгаа учраас энэ нь дахиж оруулж ирэх юм уу эсвэл энийгээ буцаас сэргээх ийм асуудал байхгүй байсан юм уу гэдэг асуудал байгаад байгаа. Түрүүчийн жавхлан сайдын асуултанд болохоор энийг бас засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах гэхээр маш өргөн асуудал болчихж байна. Нэг сайдын одоо асуудал ч юм уу одоо дэд сайд орж ирэх гэдэг юм уу эсвэл хариуцах асуудлууд дээр нь өөрчлөлт орж ирэхэд энтэй дагуулад одоо төсөв хилцүүлэггүй хурдан тодтохох ийм болцоо боломжууд нэгдэж байгаа учраас илүү том өргөн энэ цонх нэгэд байгаа учраас энийг илүү тодорхой болвол шинэ засгийн газар байгуулагдвал одоо энэ тодтох болцоо боломжуудыг нэгддэг. Нөгөөх нь төсвийн захиран зарцуулагч хоорондоо шилжүүлэхэд угаасаа яг төвшин гүшүүнээ нэг ийм зовлон байд юм а. Төсвийн хуулийн дээр ингэж байгаа юм. Төсвийн ерөнхийлөн захирагч яг тухайн жилийнхаа төсвийн хуулийн дээр ямар нэршлэлээр батлагдсан яг тэргүүгээр л одоо төсөв захиран зарцуулга эрхэн нэгддэг. Нэг сайдын нэг яамны одоо нэрэн дотор цэг таслал өөрчлөгдөхөд бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж ийн гэж үздэг. За тэрний дагуу тодтол хийж ядаж одоо тоон өөрчлөгддөггүй юм гэд нэрийн өөрчлөлт тодтол хийхгүй бол тэр хүн төсвөө ерөнхийлөн захиран зарцуулах эрхэн төрийн сан дээр үүсэхгүй. Тэгэхээр заавал тодтол хийхээс өөр аргагүй болно. Бид нар ийм нарийн дэгтэй хуультай. Дасцэрэнгийн яг төвшин гишүүн бас тэр төсвийн доктортой хуулийн тухай хуулийг асуусан. Тэр энэ хууль төсвийн тодтолд биш. Төсвийн хүрээний мэдээллийг 6 сард босруулчаад 10 сард өргөн мэдүүлэхдээ төсвийн хүрээний мэдээлэлээ
өөрчлөлт ороод ирдэг байсан практикийг засах гэж л орж ирсэн юм. Түүнээс шинэ процедураар явбал 5 сар болох юм блэ. Тэгтэл өнөөдөр байшин шатаад эхэлж байгаа тэрийг унтраахгүй одоо ингээд хэлцээ 5 сар болно гэвэл өнөөдрийн өдөр хоногоор өөрчлөгдөж байгаа эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрнэ. Ийм учраас энэтэй зохицуулж цаашдаа төсвийн доктортой байдлын хуулийг өөрчлөе гэсэн саналыг төсвийн байнгын орондоор гаргаж ийлээ. Тэр процессын хууль органик хуулийнхаа харилцааг зөв хангаад цаашдаа тэр хэрэгцээ шинжилгээ хийх нь бол төсвийн байнгын ороо улсын хурлын бүрэн эрхийн асуудлаа гэж бодож байна.